Сайн бацхан уу? Та бүхэндээ эксперт нэвтрүүлгийн шинэ дугаарыг танилцуулахад бэлэн боллоо. Сайн бацхан уу? Өнөөдөр бидэнтэй ярилцахаар улс төр судлаач Ламжуугийн Дорж Балам хүрэлцэн ирээд байна. За та өөрийгөө танилцуулаад. За сайн бацхан уу? За энэ өдрийн мэндийг хүргэе. За би өөрөө бол Хөвсгөл аймгийн Галцсан Харьяат. Одоо Ламжуугийн Дорж Балам гэж хүн байна. За ер нь манай өнөөдрийн одоо яг өөрөө чинь урилгаар ярих гэж байгаа гол сэдвүүл хоёлоо тохиолдсон өнөөдрийн нийгэмтэй Монголын боловсролын талаар хоёлоо нэг жижигхэн юу хөндөё гэж. За би өөрөө бол улс төр судлаач. Улс төр гэдэг бол бас одоо манай нийгмийн одоо түүчлэх манлайлах салбар бол шинжлэх ухаан. Улс төр гэдэг бол бие даасан шинжлэх ухаан байдаг. Яг хоо өнөөгийн боловсрол гэдэг зүйлээр ярилцж байгаа болохоор энэ улс төрөөр орхиод яг өнөөдрийн нийгэм өнөөдөр манай Монгол улс яг оюуны төвшөнд дэлхийн одоо боловсролын төвшөнд тий сургуулийн өмнөх насны боловсрол одоо дунд шатны хүүхдийн боловсролыг ямар төвшөнд яваа вэ гэдгийг бол бид өгöd бол одоо энэ ер нь бол өөрснийхөө өр хүүхдээс хараад ер нь эцэг эхчүүд бол мэдж байгаа шүү дээ. Монгол хүн болгон бол бас тэрийг хараад явд мэдж байгаа. За тэгвэл хоёлаа нэгэнтээ боловсролын салбар нэлээд том салбар өргөн хүрээтэй. За боловсролын салбарыг та улс төрч хүний нүдээр хараад улс төрч хүний нүдээр харахаас гадна яг би нэг улс төрч гэдгийг утгыг нь одоо нэг таны улс төр судлаач болохоор тэгж асуулаа. За тэгээд баг дунд боловсролын асуудал манай Монгол улсад чинь бас сүүлийн үед маш олон жил ингээд сургуулийн хөтөлбөрт маш олон удаа өөрчлөлт орлоо. Одоо ингээл Кембрижийн систем гээл те. Одоо баг дунд насны хүүхдүүдийг хэдэн наснаас эхэлж англи хэл сурах уу гэд маш олон өргөн хүрээтэй асуудал ингээд байдаг. За энэ олон өргөн хүрээтэй асуудал яагаад ингээд нийгэмд өндөр байр суурь эзэлдэг? Яагаад энэ талаар бүх айл өрхөд хамаатай байдаг вэ гэхлээр та бидний хойч үе тэнцээ одоо сурч боловсрч байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг манай Монголын одоо Монгол хүний одоо оюун ухаанд тохирсон тийм ээ бие бэлдэл тохирсон одоо дэлхийн стандартад нийцсэн манай одоо энэ 10 жилийн сургалтын хөтөлбөрийн талаар хоёулаа ярилцъя гэж таны ярианаас би бодлоо. За тэгэхээр 1-р ангиас эхлүүлээл бид нар ч одоо 10 12 дугаар анги гээд сургууль төгсөж байгаа шүү дээ тийм. Энэ явцад гарч байгаа ямар хүндрэлтэй яг нийгмийн амьдралд зохицоогүй ийм асуудал энэ боловсролын системд байна вэ? Хамгийн 1-р одоо тавигдах одоо гол шаардлага гэвэл ер нь зөв монгол хүн хүүхэд, хүчрхэг монгол хүүхэд, хүчрхэг оюунтай монгол хүүхэд их дэлхийгээ хайрладаг, их орноо хайрладаг, их оронч аав ээжээ хайрладаг, бусдыг хүндэлдэг энэ монгол хүүхдийг бэлтгэхийн тулд өнөөдрийг одоо эцэгхийн хүмүүжил тэгээд цэцэрлэг тэгээд одоо бага ангийн боловсрлоос л эхэлж байна л да. За бидний үед бол бас нөгөө бидний үед бол одоо нөгөө хүн болох одоо бага олчир наснаас эхэлнэ гэл те. 1-р ангид ороход бол одоо бидний чинь баатарчууд гэдэг бэлддэг байл шүү дээ тодорхой хэмжээгээр. Баатарчууд гэдэг маань тодорхой хэмжээний одоо нэг зорилготой болж байна. Би тэр тухайн 1-р ангид орж байгаа хүмүүс бол тий оюун тий тэгээд нөгөө тэр баатарчууд гэдэг тэн дээр бол нөгөө дуу хүртэл байгаа жавхлантай баатарчууд бид нэг жагсаалаараа баяртаа алхнаа энэ төр гэдэг. Тэгээ одооны ингээд манай хитрхи нөгөө нэг ардчил хитрхи хүний ирэх гэдэг хитрхи нөгөө гаднаас янз бүрийн одоо тэ боловсролын хөтөлбөр цөм хөтөлбөр гэж оруулж ирж Монгол өв соёл уламжлал Монгол хүүхдийг бэлддэг тэр талаас нь нэлийн хүн дээрээ эхлэнгүүд юу болсон гэхээр энэ сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд өнөөдрийн нийгмийг ингээд харахад энэ залуучуудын хандлага, зан харьцаа, ёс суртахуун тий одоо хүнтэй харьцаж байгаа мораль энэ дээр бол үнэхээр бид нар бол энэ Монгол хүүхдүүд ирээдүйн энэ улсыг авч явах ирээдүгөө бид яг хааш нь чиглүүлээд байгаа юм бэ гэдгээр энэ яг харахгүй боловсролын асуудлыг хүндэх ёстой болчиход байгаа. Ер нь аливаа улс орны одоо хамгийн одоо гол зүйл бол боловсрол, оюун ухаан. Бид оюун санаагаал гээх юм бол бусдын идэж, бусдын өгөөж болоод яваад өгнө. Тийм учраас яах вэ гэхээр бид нэр хүчрхэг Монгол хүүхдийг бүтээхийн тулд өнөөдөр Монгол хүүхдийн тэр
зүүн оюун санаа яаж бэлддэг байсан тэр өвөг дээдсийн хүчрхэг байсан тэр юмнаас суралцах хэрэгтэй юм уу? За манай боловсролын яам гэлтэхэд бол одоо яг энэ зүйлээс бол холтчээд маш их холтсон. Хэтэрхий одоо харьцсан барууны соёл руу их явсан. Гэх мэтэр одоо нөгөө хүүхдийн за сайхан би одоо 10 жилийн хүүхэд манай хүүхэд одоо 6 дугаар ангийн тэгээд 6 дугаар ангийн хүүхдийн одоо нөгөө эцэгчүүд нь сурагч болдог. Тэгээд юунд суулаа л да. За хичээлд суусах. Хичээлд ингээд суунгууд яг тэндээс нэг өдөр яг тэр 6 дугаар ангийн хүүхдүүд ямар боловсрал аваад ямар юу болдог тэрнээс ингээд мэдэж авч байгаа. Тэгээд сүүлд нь бол эцэгчүүдийн нэг хурал дээр бол гол ярьж байгаа асуудал бол одоо энэ өсвөр насны хүүхдүүд дээр нэгдүгээрт юу гэхэлэр одоо нэг сургууль дотор анги дотор нь одоо нэг юу өссөн. Ангийн ялгаа тий. За ялгуурлан гадуурхах. Бие бинийгээ ялгуурлан гадуурхах. Тэгээд нэг бүлэг хуучин бол одоо нэг коллектив гэдэг нэг ангиараа нэг зүйлийн төлөө тэмүүлдэг. Ангиараа урлагийн төлөө, ангиараа спортын төлөө ингээд нэг зорилготой байсан бол одоо ерөөсөө тийм биш. Тэгээд энийг яах вэ? Одоо хүүхдүүд чинь янз бүрийн төр гэмт хэрэгт бас уруу татагдж байна тий. Одоо 12 3 настайгаас эхлээд одоо устдаа тий садар самуун явдал уруу татагдах. Одоо ямар нэгэн байдлаар бэлгийн хүчирхийлэл гэдэг энийг бол эцэг эхчүүд ингээд сүүлийн үед гараад байгаа нөгөө дээрлэх тий. Энэ яг юутай холбоотой гэхээр ерөөсөө л нөгөө бага наснаас нь төлөвшөж байгаа нөгөө боловсролт нь өнөөдөр нөгөө хүн байх гэдэг зүйлийг ерөөсөө тэр сайн тусгаж өгөхгүй байгаад байгаа. Одоо нөгөө ёс суртахуунтай байх. Жишээлбэл Монгол хүн гэж ямар хүн байх гэлдэг. Бид өнөөдөр Япон хүнээс юугаараа ялгаатай байх хэвээр. Солонгос хүнээс юугаараа ялгаатай. Монголчууд бид ямар онцлогтой тий ямар соёл иргэншилтэй гэдэг зүйлийг энэ сургалт хүмүүжлийн ажлаар юм өдөр болгон юм хүүхдүүдэд ядчил тэр ангид нь ороо. За бид ч монголчууд тий ийм удам газар нутагт энэ цөөхөн ард том ингэж амьдрдаг амьдралын хэв маяг нь юм бид биенийгээ хайрлах хүндлэх ёстой гэдэг юм. Ингээд нэг ийм сургалт оюун санаанд нь нөгөө боловсролын тийм юм дутагдсанаас болоод нөгөө бие биенийгээ хүндлэх, биенийгээ хайрлах одоо нөгөө тийм зүйл үнэхээр алдагдаад эхэлчих. Тэгээ би энэ 6 дугаар ангийн одоогийн энэ уран зохиолын хичээлийн ном байна л да. Энэ уран зохиолын хичээл ингээд нэг юм 5 мм 5 сант. Тэгээ ийм нэгэн ном байгаа. Бидний үед 6 дугаар ангийн уран зохиол дээр бол ийм зузаан юм байсан санагдав. Ийм зузаан ном уншдаг. Монголын уран зохиол гэл. Тэндээс ч одоо хорвоотой танилцсан түүхгээл эхлэн шүү дээ. Дэлхийн классикуудыг хүртэл уншдаг байсан санагдав шүү. Тийм. Тэгэл тэнд чинь уран зохиолын хичээл гэдэг чинь хүн оюун санаандаа төвлөрн тэр уран зохиолын гарч байгаа баатруудыг уран сайхны аргаар дүрслэн төсөөлөн бодно. Ургуулan бодно. Тэгээд оюун санаад хэлж өгнө. ертөнцийг үзэх үзэл те. Ингээд зөөр ингээд хүн байхад төлөвшөж эхэлнэ те. Бусдыг ингээ хаан чинь юмыг наадах цаатахыг таньж эхэлнэ. Зан харьцаатай өрхөнтэй ингэж харьцах юм ингээд эхэлнэ. Тэгээд энэ одоогийн уран зохиолын хичээл одоо нэг уран зохиолын хичээлийг хасцсан гэд бас нэг яриа л байгаа л да. Одоо нэг яг яригдчихэж байгаа гол асуудал чинь наадах чинь баг шүү. Одоо уран зохиолын хичээл бүр байхгүй болцсон. Тийм байхгүй болцсон гэ. Тэгээд яг одоо уран зохиолын хичээлийг хасцсан юм гэхээр байна гэдэг. Одоо энэ дээр бол яг хасчих байгаа байхгүй. Энэ 6 дугаар ангийн аяах аргагүй байгаа уран зохиолын хичээл байгаа. 5 мм ном байгаа тийм үү. Тэгээд одоо би 6 дугаар ангийн хүүхдтэйгээ ингээ уран зохиолын хичээл. За уран зохиол гэхлээр алей ингээ хүүхдээ суулгаж гад ингээд эргүүлээд үзэхлээр энэ уран зохиолын хичээл дээр ерөөсө данг тийм нөгөө нэгдүгээр ангид хүүхдтэй үлгэрийн хичээлүүд. Үлгэрүүд байгаа байхгүй. Одоо энэ 6 дугаар ангийн хүүхдүүд тийм үнсэн хөрөг басны учраас за 6 дугаар ангийн хүүхдүүд энэ үлгэрийг чинь бид нар цэцэрлэгт байх та тийм. Бага наснд 4 5 настай байхдаа эмээ өвгөөсөө үлгэр онцгой чинь оншоод чэйжлээд ингээс орсон байдаг явдаг байсан. Гэтэл одоо уран зохиолын хичээл гэдэг тэр дан ийм үлгэрүүд ийм байгаад байгаа одоо шилдэг түлгэрч гэдэг. Эндээс тэр уран сайхны зохиол, уран зохиолоос авах тэр мэдрэмж тийм одоо орчин үеийн тийм насан дээрээ үлгэр уншиж яаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зохицолтойгоо бол холбогдох. Энэ яаж хүүхдийн оюун санааг хэлэх юм? Яаж хүүхдийн ертөнцийг үзэх үзэл нь өнөөдөр яг энэ тэгэхээр энэ уран зохиолын хичээлийг энэ Монголын одоо боловсролын яам яагаад ингэж уран зохиолын хичээлийг ингэ тангчив? Яагаад 6 дугаар ангийн хүүхдээ 6 7 5 дугаар ангиас нь эхлээд үзэх уран зохиолын хичээлийг яагаад ингээ болчихоо. Уран зохиол гэдэг чинь бол одоо хүний оюун санаа төлхөн бол төлөвшөх хамгийн том одоо түлхэж өгөх уран зохиол нь одоо монгол хэлний хичээл байна те. Бид их сайхан монгол хэлээрээ зөв сайхан ярьж чадахгүй гэж одоо нэгдүгээр ангиас нь эхлээд англи хэл заана гэл ингээл яваад бид эхлээ мартуул тэгээд тухайн улс үндэстний одоо хэл соёл байхгүй бол оршихуй тухайн
Ус үндэсний явтал яаж байгаа байхгүй. Яаж байгаа. Тэгэхээр одоо бид одоо Монголын уран зохиол гэж уншдаг байла 5 6 дугаар ангиас эхлэв. За тэгэл 7 дугаар ангиал ингээд 8 дугаар ангиас 10 дугаар анги төгсдөө дэлхийн сонгодог уран зохиол гэж дэлхийн дээр агуу суут хүмүүстэй ингээ уран зохиолын хичээл тэр уран зохиолын ном уншина гэдэг чинь ертөнцийг таньж мэдчихээн. Тэндээс ухаарл өгч जैन те. Хүний мөн чанарыг олж авч जैन. Ёс зүй хим хэмжээг тэр уран зохиолын хичээлс ном уншсанараа алж авч जैन. Гэтэл өнөөдрийн хүүхдүүд уран зохиолын хичээл дээрээс одоо нэг хүн болох тэр юуг байх нэгтгэл ингээд энэ боловсролын системд үнэхээр өөрчлөлт хийхгүй болвол одоо нэг бид нар ирээдүгөө л харалтаа энэ сүүлийн хүүхдүүдийн өнөөдөр хичээл дээр суугаад харахад л тэр нэг анги дотор байгаа тэр коллектив тийм байхгүй. Одоо нэг ангид хэдэн хүүхэд суралцж байна? Ер нь бол 40 45 40-оос 50 хүүхэд сурж байгаа ч байна. Тэгээ бас зарим ангины багтаамж бас ангийн багтаамж муу байгаа үзүүлэлт харагдаж байна. Хэврээлэн гэсэн үг. Хэврээлэн сурах орчин нөхцөл бас тийм юу. Одоо ерөөсөө яг нэг алдаа байна л да. Бид ямар тийм одоо урд турш шиг тийм тэрбум барна хүүхд улс хүнтэй манайх бол цөөхөн шүү дээ. Энэ бол яа харахгүй л одоо нөгөө бодлого хэрэгтэй юм л да. Төрийн бодлого хүчрхэг Монгол хүүхэд бүтээхийн тулд яа харахгүй ноён санаанд нь өөрчлөлт хийхийн тулд бид бол анги танхим тэр багш нарыг бэлтгэх. Одоо яг хоо ингээд багш нар эцэгчүүд сургуулийн менежер ингээд энэ хэд маань бол үнэхээр нэг хүн болгочих гол те хүчрхэг Монгол хүн болгочих гол хүүхэд бүтээчих гээл тэд нарт ингээд бүгд л хичээж байна. Ганцхан нөгөө дээд яамаас нь нөгөө боловсролын өтөр ийм юу басан цөм хөтөлбөр гэдэг энийг заа гэдэг. Одоо нэг баахан үгнүүдийг шалсан шүү дээ. Шавж бидний үед шавж гэждэг байсан болоо шавж гэж өвчдөг болсон гэдэг. Ингээд нөгөө хиллэгийн зөрүү гараад ахаар бид хөр хүүхдтэй бас хичээлийг зааж өгч чадах. Одоо тэгэхээр чинь би ингэж өчтдөг. Тэгэхээр нөгөө багш сургууль хүмүүжүүлэгч энэ сургуулийн одоо захирал эдний юм бол ерөөсө буруу байх биш. Ганцхан тэр боловсролын яамд толгойлж байгаа нөгөө яамны бодлого зохицуулт одоо тэр хүмүүс нь үнэхээр энэ сургуулийн насны хүүхдийн боловсрал тэр эрдэмтэн сэхэтнүүдээ оруулж хөтөлбөр дээр нь анхаарахгүй бол Монгол хүүхэд чинь одоо бид хойч үедээ яг ямар хүүхдүүдийг бэлтгээд байна гэдэг дээр бас бодолч үзмээр л байна. Тэгээ би таны ярианаас одоо та бол голчлон одоо Монгол хэл, соёл, утга уран зохиол гэдэг асуудлыг яг хичээл дээр бодит байдал дээр өөрөө сурахч болоод ингээд харсан процессыг ингээд бүр яг ингээд бусад хүүхдүүдийн эцэгчүүдтэй хамт сургалтын суугаад ингээд харж байгаа хүнийг асуудал гэж би бол харж байна. Одоо ингээд 10 жилийн боловсролд одоо математик, физик, хим, биологи гэдэг одоо тэр чиглэлийн одоо олимпиад одоо уралдаан тэмцээн те ингээд хүүхдүүдийн оюун ухаан мэдлэг шаардсан юмнууд зөндөө сайхан юмнууд байна л да. Гэхдээ хамгийн гол юм чинь Монгол улсын цаашдын тусгаал тогтнолч одоо энэ хэл дээр тогтдог те. Энэ монгол хэлээ бид нар сайн мэдж байхын тулд одоо нөгөө уран зохиолын хичээлийг ингэж одоо ийм доод түвшинд аваачсан нь бол ердөөсөө бодлогын алдаа харагдаж байна л да. Энэ бодлогын алдааг засахын тулд одоо эцэг эхчүүд мэдээж яг өөрийнх нь хүүхдүүдийн бодит байдал дээр харагдаж байгаа юм чинь одоо тэр дөнгөж сая нөгөө багш нарын 8 дугаар их хурал гээд болох шиг боллоо шүү дээ тий. Тэр мөрөн дээр одоо энэ талаар яригдсан юм байна уу байхгүй? Ер нь бол багш нар 10 жилийн багш нар бол боловсрал өөрөө ярьдгийн байлаа. Ер нь бол ингээд энэ одоо тэгээд тэр багш нар хэл сургуулийн хэлээд цалингийн насна гэдэг тий. Хэлэхээр цалингийн ерөөсөө л одоо нөгөө юу юм л да нөгөө төр гэдэг бол уг нь төр чинь одоо нийгмийн захиалгаар улс төрийн системийн оролт гаралт гэдэг сонсоод жинхэнэ практикаас ингээд шаардлага дэмжлэг гэдгээр явдаг. Шийдвэрийг гаргах хэрэгтэй шүү дээ. Шаардаад ардын одоо багш нар манай багш нар бол бас боловсролын тогтолцоог шүүмжиж бол их олон жил тэмцэл хийсэн шүү дээ. Тэр хүмүүсийн шаардлагыг аваад тэгээд төр бодлогоор дэмжлэг болоод гаргаад явах юм ингээд дэмжлэг шаардлага ингээд яваад идэг. Ерөөсөө шаардаад байдаг, бодлого гаргадаг. Одоо нэг иймэрхүү л дүр зураг байгаад байна л да. Байгаад байна. Энэ л үндсээр нь л өөрчлөх хэрэгтэй л гэж харддаг. Бас энэ Монголын одоо монгол хүн болгодог боловсролын хүрээлэн гээд монгол хүүхдийг зөв монгол хүн болгодог тэр
бүр бүхэл бүтэн хөтөлбөр гаргацсан хүмүүс хүнчгэл хүрээлэн байна. За одоо ингээ ажиллаад байна. Think tank. За тэр хүмүүс бас ингээ боловсролын яам нөгөөд ингээ энэ хөтөлбөрөөс ингээ Монгол хүүхдийг одоо хүчрхэг оюунтай тийм хэрсүү тийм Монгол хүн болгодог тэр энэ боловсрол байна гэдэг ингээд хандхлаар энэ хүмүүс нь хүлээж авдаггүй ойлгодоггүй гэдэг юм ингээд нэг иймэрхүү л одоо тэр уялдаа холбоол их муу явж ирснээс болж л бид асар их цаг хугацааг алдаж байна. Асар их сайхан Монголын ирээдүй залуучуудаа одоо тий. Тэгээ манай залуучууд монголчууд мундаг байгаа. Сайн тий. Одоо жишээлбэл оюун ухаанаараа бие бэлдэр спорт бид дэлхийд төрүүлээд л байгаа. Тийм бүхэл амжилтуудыг хүргээд байдаг. Эх оронч үзэлтэй эх оронч үзэл гэдэг монгол хүн биж бид гэдэг яах гэж энэ газар нутагт хүн болсон гэдэг зүйлийг л одоо тэр боловсролынхан багаас нь одоо суулгахгүй болвол одоо бид бол одоо тэр эх орон мань тамаатай хин тамаатай гэсэн иймэрхүү хүүхдүүд бэлтгэж гарч ирчих гэдэг нь шүү дээ. Одоо тэгэхээр чи энэ ердөөсөө зөвхөн одоо энэ салбарын асуудал биш одоо ингээд улсын хэмжээнд яригдах боловсролын асуудал. За тэр дундаа ингээд том хүмүүс нь бас төрийн захиргааны эрх бүхий байгууллагууд тэгээ чинь цаашлаад Монгол хүн гэсэн философи энэ бид нар гаргаж ирэх ёстой шүү дээ. Тэрийг гаргаж ирээгүй бүр орхигдуулсан хүүхэд 10 жилээ та том хүмүүс нь тэрийг мэдэхгүй энэ боловсролын салбар чинь жоохон буруу гэж хэлэхэд бас хэцүү те. Их сайжруулах зүйл байгаад байна. Энийг сайжруулж цаашаа явахгүй бол яг нөгөө хүүхдийн оюун ухаан тогтдог, цэгцэрдэг нөгөө дараагийн үе шатанда нөгөө мэрэгжил сонгох үйл явц эднэрт чинь одоо хүний оюун ухаан тэлсэн байх те. Аль салбарт би ажиллавал одоо миний одоо сонирхдаг чиглэл аль үү гэдэг юм чи яг энэ 10 11 13 наснд ингээ хүүхдүүдэд тогтож ирдэг гэж үздэг шүү дээ. Энэ чинь одоо бүр нөгөө мэрэгжлийн ирээдүйн амьдралын сонголтод нөлөөлөх ийм одоо хүнд цаг үед нь нөгөө хүн байх гэж таны хэлээд байгаа энэ ёс суртахуун, зан харилцааны төлөвшлийн энэ хамгийн чухал хичээл чинь ингээ хасаад хайчаар юм чинь ердөөсөө нийгмээ бид нар одоо дэг журамгүй одоо энэ хүмүүсийн дунд гараад байгаа энэ дээрлэхэлт те ингээ бүлэглэл одоо гэмт хэргийн бүлэглэл нөгөө нэг манангийн бүлэглэл одоо нөөцний гэж ярьдаг байсан юмнууд чинь энэ 10 жилийн хүүхдүүдийн дунд чинь гараад эхэлсэн явж байгаа юм шүү. Тий, ёо боловсрол нэг тустай мэдлэг нэг тустай мэрэгжил бол өөр. Боловсрол гэдэг бол эцэг эхээс ахуулаад бага насны цэцэрлэг сургуулийн өмнөх тэр багшаас өмсөн боловсролдоо зөв хүн болоод зөв хүн болоод төлөвшчөөд гайхалтай мундаг одоо дэлхийн боловсрол аваад эх орондоо цаашаа явна гэсэн. Хурж ирээд одоо бодлого боловсрол тэр хизээч хулгай ихгүй тэр хизээч одоо эх орноо зарж өрөхгүй л байхгүй юу. Тэгэхээр бас өнөөдөр нөгөө боловсролдоо зөв төлөвшөөгүй тэгээ анханасаа нөгөө буруу байсан хүмүүс чинь хичнээн мундаг мэдлэг боловсролтой байгаад өнөөдөр манай нийгэм ямар байна те. Одоо нөгөө миний хэлэх гээд байгаа санаа бол бид нар одоо олон төрлийн боловсролыг ингээд авч болно. Яг гол асуудал чинь нөгөө монгол хүн бэлтгэх одоо монгол хүн гэж ямар байх ёстой. Монгол одоо нөгөө соёл, зан заншил те бидний ийм өвгдөөжтэй монгол гэдэг улс чинь одоо ингэж хүндэлж мэндэлдэг ёс уламжлалтай гэдэг тийм нэг хамгийн гол зүйл чинь уучлаарай хоолоос ирвэнэ. Энэ утга зохиол, уран зохиолын хичээл дээр чинь гол төвлөрдөг имийг нь аваад хайцсан. Хамгийн гол зүйл. Хамгийн гол зүйлээ ингээд үгүй болгосон. Гол хичээл. Тий. Үгүй болгочоор одоо цаашдаа яах вэ? Тэгэхээр энэ уран зохиолын хичээлийг бол боловсролын салбарт бол маш их төлхөө оруулж өгөх шаардлагатай болчиход байгаа юм байна лээ. Ер нь бол тэгж л харагдаж байна. Одоо хэдүүлээ хамтдаа өөрчлөе гэж бодъё. За бүгдээрээ одоо багш нарын холбоо гэж байгаа бах тий. Тэрвэрэн дамжаад одоо энэ салбарын яамд одоо сайхан танилцуулж ойлгуулад тэр салбарын яамны мэрэгжилтэнгүүд газрын дарганаар одоо хүлээж авч уулздаг тийм процесс уулзалт юм хийж зохион байгуулж хэлэлцүүлэг хийж боломжгүй. Ер нь бол болно л тэр болох асуудал байна. Би гэхдээ яг миний хувьд бол яг энэ
боловсролын чиглэлээр явцсан. Боловсролын чиглэлээр одоо ингээд хийж байгаа юм биш. Ерөнхийдөө бол өөрөө бол би ер нь нэгэн улс төрийн тийм юутай би яг ерөнхийдөө өнөөдөр улс төр судлаач хүний хувьд энийг бас өөрчлөхөд гар бие оролцох хэрэгтэй биш үү? Оролцох ёстой. Оролцохын тулд бол тэгэл зайлшгүй одоо өөрчлөхийн тулд яах вэ тийм юу хийж болно. Тэгээд яг үр дүн хэр байх вэ? Хэр байх вэ гэдэг л байна л та. Одоо өнгөрсөн 30 жилийн хугацаанд маш олон төрлийн бас байгууллагууд маш олон одоо чиглэлээрээ л нийгэм болохгүй байх гэж гарч ирдэг шаардлага өргүүлдэг. Хичнээн 100 мянган шаардлага одоо байдаг. Нөгөө манай төрөл үндсэндээ бол одоо дүлий шахал байна шүү дээ. Яг одоо шаардлагын утга учирыг ойлгохгүй юм болов. Тэгэхгүй одоо бас нэг бид нар бол арай өөр нийгэм, арай өөр цаг үеийг хүсэж байна шүү дээ. Нийгэм нийтээр хүсэж байна. Ард иргэж чинь хүүхэд залуучууд болохгүй байна гэдэг. Тэгээ яг үнэхээр энэ тийм учраас одоо энэ юуны захиалгаар тэгээ юм өөрчлөгдөх байх л да. Юм өөрчлөгдөн л гэж хараад байгаа. Би яг өөрийнхөө туршлагаас ингээд ярихлаар за бид нар бол яг бүх төрлийн хичээлийг 10 жил үзчихсэн. Тэр ихтгэл одоо нөгөө хөдөлмөрийн хичээл гээд ордог байлаа. За би энэ хөдөлмөрийн хичээл гэдэг зүйлийг одоо Швейцарын холбооны улсын 10 жилийн боловсралтай холбоод нэг тайлбарлаад үзэгчтэй сонирхуулаадах юм. За тэнд бол одоо 10 наснаасаа тий ингээл хүүхдүүд ингээл 11, 12 гэдэг ингээд анги ахих тусмаа ингээд заавал 14 хоногийн хугацаатай бүх ингээд байгууллагуудад очиж дадлага хийдэг. Тэр чи одоо нарийн боовны цех байж болж гин тийм ээ. За тэгээд эмнэлгийн газар байж болж гин. Одоо ямар нэгэн нарийн тоног төхөөрөмжүүлдэг одоо машин засварын газар байж болж гин ингээд бүх салбар нэгч салбарыг орхихгүйгээр тэр хүүхдүүд ингээд жил бүр ингээд тойроод 14 хоног заавал ингээд дадлага хийдэг. Одоо манай Монголд ч нь бол дээрүүд хөдөлмөрийн хичээлгээд ордог байсан шүү дээ. Тэрэн дээр ч ингээд гар урлал дархан гэдэг шиг те. Тэнд хүүхдүүд бол өөрийнхөө ямар авьяастай тэр хөдөлмөрийн хичээл гэдэг зүйлээрээ өөрөө ингээд мэдээд авдаг. За тэр бүхэл ингээд заавал ингээд хөдөө малчны одоо гэр бүлд очиод 7 хоног заавал тэндээ амьдрна. За тэндээ амьдрахтаа юу хийх вэ гэхээр өглөө 5 цагт босоод одоо тэр малчин тийм ээ одоо малаа яаж малдаг тэр бүх процессыг нөгөө хүүхдүүд чинь 7 хоногийн хугацаанд яг ингэ хийдэг. Тэр одоо Швейцар гэдэг орн чинь одоо сүүн бүтээгдэхүүний дэлхийд алдартай шүү дээ тий. Тэр сүү одоо яаж үйлдвэрж ин тэр малчны амьдрал туслаад малчин хүний амьдралыг одоо 7 хоногийн дотор бүгдийг ингээд өөрийн биеэр хүүхэд ингээд мэдрдэг шиг ингээд салбар болгонд ингээд дадлага хийдэг. Энэ бүх процесс юм чи одоо нөгөө хөдөлмөрийн хичээлээр ингээд байхгүй болцсон байна манай Монголд. За одоо дээрээс нөгөө нэг хамгийн чухал хичээл монгол хэл уран зохиолын хичээлийг ингэчээр бид нар чи нөгөө хойч үе ирээдүйнхээ хүүхдүүдийг 10 жилд байх хугацаанд нь ингээд жоохон сармөгжуулаад соёлын дутагдалд оруулаад одоо алдаа хийгээд орхичж байгаа асуудал байгаа юм шүү. Тий. Япончууд гэхэд л бас юу яадаг юм бэ? Япон хүүхдүүд соёл сургалт дагуулаад яваад байдаг. Одоо багш нь тий. Яг нөгөө хүмүүжлэхийн нөгөө хичээлэр ч юм уу тий. Япон улсын гайхамшиг гээл. Энэ манай Япон улсын гайхамшигтай бууж явал манай Японы сумаа бол хэдчнээн 100 мянган жилийн гээл. Тэгээ бүх хүмүүс сумаагаа үздэг тий. Сумаагаа үздэг тий. Япон хүний онцлог гэдэг бол гээл ингээд дагууж яваад энэ байгалийн хэв шинж тий. Тэр хүнийг ингээ байгаль орчинд тухайн юутаа ингээд төлөвлөд ойлгуулад өгөхлөөр тэр хүүхдүүд бол ерөөсөө их оронч болж хувирддаг шүү дээ. Одоо нөгөө эцэг эхчүүд нь баг аав нь ажиллаа хийгээд ээж нь баг одоо насан туршид нь хүмүүжүүлдэг шүү дээ тий. Манайд бас одоо ингээл Монгол бол асар 10 баялаг одоо түүх байна шүү дээ. Монголчуудын тэр түүх одоо байгалийн үзэсгэлэнтэй одоо түүхийн дурсгалт газар гэвэл Монголд бол маш их байгаа. Бид нэрээ бас нэг санаа бодооддаг зүйл байдаг юм л да. Ер нь зуны амралтаар энэ хүүхдүүдийг аваад ах уйд нь танилцуулаад Монголын хөдөөгөө үзүүлэх тийм ээ. Одоо хамгийн ойрхон гээл одоо хэрлэнгийн хөдөө харал гээл энд бол одоогоос 90 жилийн өмнө тийм энэ улсыг байгуулж ирсэн гэдэг юм уу ингээд
ийм эрхөө ах уйтай танилцуулаад мал ах уй ер нь яг уламжлалт соёл гэдэг бол улсыг аврын шүү тийм ээ. Нүүдлийн соёл иргэншил гэдэг бол монголчуудын ондоошлол. Монголчуудын одоо үлдэж хоцрохын нүүдлийн соёл иргэншил дотор л байгаа. Нүүдлийн соёл иргэншил гэдэг бол цорын ганц гүн ухааны хөдөлмөр энэ дэлхий дээр одоо ингэж гарч ирсэн. Хамгийн их байгальтай хайртай. Байгалаа одоо сүт хийдэггүй. Тэндээс ах уй амьдрал дундаас гарч ирсэн одоо хүн бол хамгийн хүчрэхэг ёс зүйтэй ийм байсан учраас тэр дэлхийн эзэн тулсыг байгуулсан байна шүү дээ. 1820-од он гэхэд энэ дэлхий дээр хамгийн одоо ганцаараа Монгол шорон цагдаа байхгүй. Тийм ариун ёс зүй үйлчилж ирсэн л улс байна шүү дээ. Ёс зүй дээр суурилсан. Тэр гинт хэргийг шаардлагатай хүн байдаггүй байсан. Тэр чинь багасаа төлөвшсөн байна шүү дээ. Тэмүүттэй соёл болоо сурчсан байна гэсэн үг. Чингис хаан хүртэл кинонд дэр байдаг шүү дээ. Нөгөө алтан ус руу дайтах гад нөгөө хоёр хүүхдүүд нэг алтан ногт тавьчихад нэг хоёр хүүхдийг авчирж ирж байгаад асуудаг шүү дээ. За энэ нэг тэгээд нөгөө дан игээд явсаагаар ард хойгоор нард иргэдийн санаа бодол нь ямар байна гэдгийг шалгаж үзээд нь шүү дээ. Гэтэл хоёр хүү хурж ирж байгаад би дараагийн улсаа яхад болоо энэ алтан ногтыг авчин би дараагийнхаа аян дайнд яасан би энийг авах шаардлагагүй гэд. Тэгэнгүүт хаан тавьшраад за бид бол улсаа бол ингэж ард иргэдээ бэлдсэн юм байна оюун санаагаар нь. Тэр ариун ёс журам өндөр дээд тэнгэрийн дор яаж зөв амьдардаг ухааныг л багаас нь төлөвшүүлээд өгсөн хөө. Одооны монголчууд бол бүр шал ондоо бүр гайхамшигчаа тэр төгс хүн болгох тэр боловсрол нь бүр ихэн хөвлөгөөс нь сургадаг тэр боловсролын тэр юм байна л да. Ингээд ирэх юм бол бид бол гайхамшигтайгаар ингээд тийм улс орныг ирээдүйг тийм ирээдүй бол угаасаа бидний өрөө хөлтөд энэ улс орныг тийм шүү дээ. Хүлээлгэж байна. Гэтэл энэ 30 жилийн өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид ямар нийгэм бүтээсэн. Ямар одоо боловсралтай те юу болчих вэ? Ингээд эргээд нэг харахад өнөөдөр бол нэг сайн юм гэхээсээ илүү саарнал их болчиход байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол учир дутагдал их байна. Тэгэхээр энэ яхахгүй хүн болох багаасаа хөлөг болох унганаасаа гэж те хүн болох багаас нь энэ боловсрал дээр Монгол хүн болгодог энэ төлөвчлийг л их төлхөө анхаарах хэрэгтэй. Зайлшгүй шаардлагатай л болчиход байгаа. Та бид хоёрын өнөөдрийн ярилцлага дуусах тохиж байна. Тэгээд таны хэлэх гэж байгаа санааг би одоо хөтлөгч хүний хувьд ингээд базаад сайхан төгсгөлийн одоо сайхан үг хэлье гэж бодлоо. За юу гэхлээр манай Монгол улс чинь үн эртний дэлхийн талыг эзэлж исэн маш том түүхтэй эзэнт гүрэн байсан улсаа тий. Тэр үед бид нар одоо оюун санаа гэдэг маш том зүйлээр дэлхийг цасан тохиолж исэн байна. Энэ сайхан түүхтэй өндөр одоо яс суртахуунтай ийм улсын иргэд өнөөдөр 21-р зуунд одоо өөрсдийн хэл соёл хэд дахин одоо өөрчлөлттэй нэг болохоор кирилл гээл юу монгол бичиг гээл ингээл буцааж болоод айгүй олон удаа ингээд сургалтын хөтөлбөртөө ингээд буруу зөв хийгээд байгаа өөрчлөлтийг хэдүүлээ эцэг эхчүүд тийм ээ бас багш нар ингээд нийтээрээ нэгдээд зөв талаас нь нэг зөв ойлголтын дээр бүгдээрээ маш сайн нэгдэх ёстой юм байна шүү. Одоо хоёрдугаарт нь ингээд хамгийн чухал үндэс Монголын өв соёл болсон монгол хэл энэ уран зохиолын хичээлдэр ингэж ийм одоо доод түвшинд хүрсэн одоо бараг ингээд сургалтын боловсролын хөтөлбөрөөс нь ингээд ирээдүйд одоо 2-3 жилийн дараа бараг энэ уран зохиолын хичээл чинь одоо 5 см байгаа бол одоо байхгүй болчих юм эрсдэл байна. Тэгэхээр одоо тухайн сургуулийнхаа удирдлагууд одоо тэр багш нарын холбоо энэ дээр сайн ажиллаад энэ уран зохиол энэ хичээлийг одоо сургалтын хөтөлбөрт нь дахин оруулах те энэ одоо санаачлагыг бүгдээрээ өөрчлөлт хий гэж уриалаад энэ нэвтрүүлгээ өндөрлөе гэж бодож байна. Зөв. Таны санал юу вэ? За баярлалаа. Одоо өсгөр сурсан тий үндэсний хэл мартаж байшгүй соёл их хэлээ хайрлан хамгаалах хэрэгтэй. Улам сайхан хөгжүүлэх хэрэгтэй. Ариун баялаг нэг үг гэхэд л одоо 10-аад утга санааг илэрхийлж идэг ийм хэл дэлхийд ихэнд бол байхгүй. Монгол хэл уран зохиолоо бид улам сайхан хөгжүүлж одоо монголоор үлдэх ёстой. Тэ.
манай эксперт нэвтрүүлгийн гол зорилго бол зөв хандлага одоо зөв соёл түгэх ийм зорилготой байдаг. Тэр зорилгод минь бас тус нэмэр болж ард түмэндээ эцэг эхчүүддээ бас хэлий гэсэн зүйлээ хэлэхээр хүрэлцэн ирсэнд дахин талархал илэрхийлье. За баярлалаа. Таны амжилтаас амжилт хүсье. Танай хамт олонд бас өндөр амжилт хүсье. За баярлалаа.